Дорногов аймаг бүгд найрамдах Хятад ард улстай 600 км-ээр хилэлдэг. Өнөөдрийн байдлаар замын үүд, ханги мандлын хөлийн бомтууд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Аялал жуулчлал, эрдэс баялаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар Дорногов аймаг эх жилүүдэд хөгжин хэмээн зорилттой тавиад байгаамаа. Энэ ажлын хүрээнд аймгийн засаг дарга инх төвшин болон засаг даргын дэргэдэх харьяа ай гэмтэлгүүд сумдын төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 12-наас 13-ны өдрүүдэд бүгд найрамдах Хятад ард улсын Эрийн хотод айлчилж ажлын туршлага солилцоод ирлээ. Айлчлалын үеэр Дорногов аймаг бүгд найрамдах Хятад ард улсын Эрийн хотын төлөөлөгчид хамтарсан уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар бүгд найрамдах Хятад ард улсын Эрийн хот болоод Дорногов аймгийн хөгжлийг ижил түвшинд аваачих, хоорондын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн төлөх талаар харилцан санал солилцож, уулзалтын төгсгөлд Дорногов аймгийн засаг дарга инх төвшин, бүгд найрамдах Хятад ард улсын Эрийн хотын засаг дарга Таньюн нар хамтран ажиллах санамж бичигт гар үсэг зурсан юм а. Хамтран ажиллах санамж бичгийн гол зорилт нь Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын дипломат харилцаа, Монгол Хятад Оросын эдийн засгийн коридорын төлөвлөгөөт хөтөлбөр болон талуудын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг худалдааны салбарт явуулж байгаа үйл ажиллагаануудыг эрчимжүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлаг, спорт, эрүүл мэндийн салбаруудын харилцааг өргөдгөх, уул уурхай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэн харилцан ашигтай хамтран ажиллах юм а. Энэ үеэр Эрийн хотын засаг дарга Таньюн онцлохдоо зөвхөн 2016 онд Хятадын жуулчид 100 сая холд авсан бөгөөд гадаадд 700 тэрбум Америк доллараар худалдаа хийсэн гэсэн тоо баримт байна. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын Эрийн хот нь Өвөр Монголын өөртөө засах орны аялал жуулчлалыг хөгжүүлэгч 5 том хотын нэг болсныг дуулахад таатай байна хэмээн ярьж байсан юм а. Ямар ч Эрийн хотынхаа засаг даргатайгаа хамтын ажиллагааныхаа гэрээг байгуулчлаа. 10 том асуудал орсон. Хамгийн том асуудал бол ялангуяа энэ замын үүдийн чөлөөтөлсийн асуудлыг эрчимжүүлэх, энийг одоо бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн ажлыг 2017 оноос эхлүүлэе гэдэг асуудал ярьж тохирлоо. Хоёр дахь асуудал болохоор Дорногов аймгийн малчтын махыг Эрийн хот руу экспортлох, малыг одоо эрүүлжүүлэх энэ ажлыг бас хамтар зохион байгуулах асуудлыг бас хамтдаа бас гэрээнд зурууллаа. Гурав дахь асуудал болохоор манай Дорногов аймаг Эрийн хот их олон жилийн найрамдал харилцаатай юм байна. Тэгээ энэ найрамд харилцаагаас түшиглээд Эрийн хотын гудамж талбайг ямарсан Дорногов аймагт бий болгоё гэдэг энэ асуудал бол тохиролцоонд төрлөө. Ялангуяа бид аймгийн засаг даргын мөрөөдөл дээр 2-3 одоо цэцэрлэг түрээлэн соёл амралтын төв байхаар байгаа. Тэгээ нэг соёл амралтын төвийг одоо бас Эрийн хотын хөрөнгөөр одоо энэ засах юм болцоо боломж бас бүрдлээ. За дөрөв дахь асуудал болохоор эрүүл мэндийн салбарт ялангуяа сумдын эмч нарыг бид бас энэ Өвөр Монголын өөртөөс уламж танаа ухааны эмнэлэгт сурах асуудлыг шийдэж байгаа, үн төлбөргүй сургах. Тэгээ энэ асуудал бас шийдэгдээд бас гэрээнд орсон байж байгаа. Ер нь цаашдаа бид эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа сум орон нутагт ажиллаж байгаа ажилтныг, эмч нарыг бас энэ Хятад улс руу аялуулах, Хятад улсаас сургах уламж танаа авахар энэ ажлыг бас мэдээ эрчимтэй зохион байгуулахаар санал нэгдлээ. За 5 дахь асуудал болохоор боловсролын салбар. Боловсролын салбарын одоо багш нарыг ялангуяа оюутан солилцоо, ялангуяа хятадын одоо хөнгөлөлтөө зээл, хятадын засгийн газрын одоо зардлаар одоо Дорноговын хүүхдүүдийг бас Хятад улс орцуулах энэ асуудлыг бас энэ гэрээн дээр тусгасан. За 7 дахь асуудал болохоор соёлын өдрүүдийг бид нар бас Эрийн хотод зохион байгуулъя. Манай музей байж гэн. Музей ирээд одоо Эрийн хотод бас нэг музейгээ дэлгэцдэг. Дээр нь одоо манай театр, Сарвахи театрын жилдээ 2 удаа ирээд бас уран бүтээлийн тоглолтыг хийгээд явцдаг. Спортын өдрөлийг зохион байгуулъя. Ялангуяа манай Дорногов аймгийн өсвөрийн залуучуудын шгшээ багуудыг бас энд нэг 14 хоногоор энэ бэлтгэл сургуультай хийх боломжоор хангах, энд хамтарсан тэмцээн уралдаан хийх юм болцоо боломжийг олохоор гэрээнд бас тусгацсан байж байгаа. За 9 дахь асуудал болохоор бизнес эрхлэгчдийн форумыг 4-9 сард бизнес эрхлэгчдийн форумыг Эрийн хотод зохион байгуулъя гэдэг асуудал сая үзүүлжлээ. Ялангуяа энэ хил дээр жижиг чөлөө төсгээд ийм томоохон ийм одоо заал ийм худалдааны цэгүүдийг одоо Эрийн хот байгуулсан байна. Тэгээд энэ дээр бол одоо манайд ямарваа нэг үн төлбөргүйгээр одоо тэр лангуунуудаа ашиглуулах. Дээр нь манай Монголын одоо худалдаач маань 8000 хүртэлх одоо бараа бүтээгдэхүүн дээр ямарваа нэг татвар төлөөс төлөхгүйгээр орж одоо
цагаан эдэгээ зураг, уран зураг, за чулуун эдлэлч гэдэг юм уу, одоо эсхий үйлдвэрч гэдэг юм уу, энэ мас одоо худалдаалах боломж бас бүрдэж байна. Тэгэхээр энийг бид бас 4-9 дугаар сарда бас зохион байгуулъя гэсэн бодолтой байж байгаа. За дараагийн асуудал болохоор бид энэ Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог энэ хөрс сэргэлдээ 90 хотын адил төстэй байгууллагуудын ажлын уялдаа холбоо хамтын ажиллагааг бас эхлүүлье гэдэг энэ асуудал байсан. Тэгээд та бүхэн сайн харсан бах дөнгөж одоо манай хүмүүс манаас салбарынхаа хүмүүстэй уулзаад ингээд салбарын үйл ажиллагаатай танилцах гэдэг ингээд гараад явж байна. Энэ маань юуг илэрхийлээд байна гэдэг чинь ямар ч гэсэн Дорногов аймгийн сумдууд маань энэ төрийн байгууллагууд маань ямар ч энэ гадаад харилцаатай ялангуяа энэ төсвийн хүндрэлтэй байгаа үед энэ одоо ятс усгийн эдийн засгийн өсөлттэй байгаа үед нь бас эдний хөрөнгө оруулалтыг татаж орон нутгаа бас хөгжүүлэх эдний одоо сайн туршлагаас бас суралцах энэ асуудал дээр нь одоо нэлээд анхаарч эдний хамтын ажиллагаа уялдааг бас холбож байна. Тэгээ ер нь бол одоо гэрээ бол сансан хэмжээнд бас боллоо. Би бас нэг санаж бичиж бас нэг 20 сарын өмнөөс эхлүүлээд хоёр талдаа ингэ солилцсон. Тэгээ ингэж одоо бас шийдэгдээ. Тэгээ энэ дээр бас миний үеэс баяртай байна. Тэгээд бид энэ хөрс сэргэлдээ олон километрээр одоо хидэлдэг энэ улстайгаа ямар ч найрамд харилцаатай ажиллагаагаа эхлүүлээд эдний хөрөнгө оруулалтыг эдний одоо томоохон одоо зах зээл рүү энэ жижиг зах зээлийн бараа бүтээгдэхүүнийг гаргахад манай Дорногов аймаг бол одоо бас хөгжих юм боломжтой. Мөн аялал жуулчлалын салбарыг бас ярьлаа. Аялал жуулчлалын салбарыг би бас яриаг өргөцсөн байна. Аялал жуулчлал бол нэлээд томоохон ахиц гаргаж байгаа. Ялангуяа нэг өдрийн аялал жуулчлалыг бид нар бүс нутгийн аялал жуулчлал гэдэг 3 хоног хүртэл хугацаагаар хил дээр нь виз олгоод ингээд Дорногов аймгийн Хамрын эд, Ханбаян зүрх уул цаашаа одоо өвгөн суурахч гэдэг юм уу, ийшээ 70 жаргалангийн их нарт руу ийм аялуулахын боломж бас бүрдэж байна. Ингэх юм бол одоо энэ том зах зээлээ одоо энэ өвөр Монголын өөр төсөх орны өвөр монголчууд Дорногов аймаг руу аялаад ирэх нь бол өссөн одоо манай Дорногов аймагаас хөгжих юм эхлэл бас тавигдаж байна гэж миний бодож байгаа. Тэгээд түр хоолн дээр ч бас ярьж илаа. Ялангуяа малчтын одоо малыг эрүүлжүүлэх асуудал дээр бас дэмжлэг туцаа үзүүлээ. Эм тариагийн ч бас дэмжлэг туцаагаар өгье гэж ярьж байна. Тэгээ энэ дээр бас миний үеэс талархаж үлээж явж байгаа. Бид одоо энэ малынхаа махыг ялангуяа хон ямаагаа энэ хятадын том зах зээл рүү бас малчт маань бас гаргаж үнд хүргээ зарах юм бол одоо малчтын маань амжиргаа болсон одоо малын үн хүртэх бас нэмэгдэх юм боломжтой. Дээр нь энэ малын түүхий эдийг бид нар бас хятад улс руу нийлүүлэх, хагас боловсруулаад хятад улс руу нийлүүлэх талаас ярьлаа. Ер нь бол одоо үнэхээр махаа эрүүлжүүлчих юм бол одоо махыг чи авъя, хангалттай авъя, үн хүртэхийн хувьд бол одоо бас зах зээлийн өмнөр авъя гэдэг асуудлыг бол ярьж илээ. Тийм учраас одоо бид нар энэ болцоог л хайж байна. Ямарсан бид мэргэжлийн хэлтийн ерөнхий газартаагаа ярихаар боллоо. Хятадын тал бол одоо хятадынхаа одоо хижиг байцах газартаагаа ингээд ярихаар боллоо. Тэгээд энэ ажил бас 2017 оноос эхлээд бас бодит ажил болоод явах хаа гэж миний хувьд бас найдаж байгаа. Энэний төлөө бас миний үеэс зүтгэх болно гэж бодож байгаа. Дорногов аймгийн бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэе гэдэг 3 хүртэлх визний асуудлыг гадаад харилцааны яамд тавьчаад байж байгаа. За энэ асуудал бол ер нь нааштай шийдэгдэж байгаа. Ямар ч сан та бүхтүүд бас мэдж байгаа. Ямар ч сан бүлэг аялал жуулчлалыг ямар ч сан яах юм бол одоо хил дээр визийг бол нэн төргөн шуурхаа одоо хил дээр нь олох асуудлыг 4 сараас шийдэгдэж явахаар болсон байж байгаа. Манай улсын их хурлын гишүүн Дэлгэр сайхан гоёны тал дээр бас нэлээд одоо хөөцөлдөж байгаа. Ер нь бол одоо 1-2-оор биш бүлгээрээ ингээд яах юм бол юмс хил дээр нь виз олгоод ямар нэгэн дарамт шалтгаалгүйгээр одоо 3 дахь хугацаанд визийг олгоод ингээд явуулъя гэдэг нь асуудал ярьж байгаа. Биднээс тавьж байгаа нэг шаардлага бай. Тэр нь юу гэхээр нөгөө бүлэг аялал жуулчлалын хүмүүс гарахад тэнд нь хүлээгээд авах захиалагч нь байх хэрэгтэй гэдэг энэ асуудал тавьж байгаа. Тэгээд энийг бас бид бас орон нутгатаа 3 сар тавхтайгаад орон нутгийнхаа энэ аялал жуулчлал эрхэж байгаа компаниудын дунд ямарсан зарлаад тодорхой хэмжээний сонгон шалралт хийгээд тэгээд бас Дорногов аялал жуулчлалын компаниудад хуваарлаж өгье гэсэн бодолтой байж байгаа. Цаашдаа энэ аялал жуулчлалын үйл ажиллагаа нэмэгдэх юм бол бид 90 хот дээр нэг төлөөлөгч Дорногов аймгийн одоо төлөөлөгч тийм ээ ийм хүнийг бас ажилуулах юм бодолтой байж байгаа. Яагаад тэгэхээр эндээс одоо юу гэдгийг 90 хот одоо маш олон жуулч тавьж сая одоо та сонссон. Зөвхөн одоо хятадын 2016 оны жуулчлалын тоог 100 сая гаруй давсан байна. Хятадд
одоо жуулчдад гадаад очиод 700 гаруй тэрбум төгрөгөөр зөвхөн худалдаа хийсэн байна гэдэг, доллараар одоо худалдаа хийсэн байна гэдэг ийм асуудал яригдлаа. Тэгэхээр бид нар мэдээж одоо энэ одоо том аялал жуулчдын энэ олон хүнийг авахын тулд зайлшгүй одоо төлөөлөгч газартай дээр манай Дорногов аймгийн аялал жуулчлалын компаниуд бас өөрсдөө бас эдийн засгийн чадамжтай, эрсдлээ даах чадамжтай, тэгээ машин тоног төхөөрөмж аялын маршрутаа бас гаргацсан байх хэрэгтэй. Тэгжээж ая тухтай байдлыг хангаж энэ олон жуулчдыг бас авна. Тэгээ энэ тал дээр зөвхөн бид нар бас тодорхой ажлуудыг 3 сар зохион байгуулад явна. Ингэх юм бол Дорногов аймаг өссөн үсээгүй манай энэ зочдууд л эрхэлж байгаа, бараа таваар зарж байгаа, ялангуяа энэ үндэсний одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа. Дээр нь одоо манай энэ гэр буудалж гэдэг юм аялал жуулч эрхэлж байгаа хүмүүсийн ажил амьдрал нэлээд сайжрах юм боломжтой. Мөн тус айлчлалын хүрээнд аймгийн засаг даргын тамгын газрын Хэлбис аягийн төлхөд Ирээн хотын ижил төстэй салбаруудтай уулзалтуудыг харилцан зохион байгуулж хамтран ажиллах санамж хүчгийн төслийг хэлэлцэн цаашид салбар бүрээр хамтран ажиллах санамж хүчийг байгуулахаар болсон юм а. Ирээн хотын удирдлагуудын зүгээс Дорногов аймагт жилдээ 30 мянган жуулчдыг аялуулах боломжтой хэмээн онцолж байсан юм. Иймд Дорногов аймгийн зүгээс бэлтгэл ажлаа сайтар хангаж аялын маршрутаа тодорхой болгох, аялал жуулчлалын компаниуд ямар үйлчлэгээ үзүүлэх талаараа үнийн саналаа Хятадын аялал жуулчлалын компаниуд урьдчилан хүргүүлэх шаардлагатай юм. Энэ манай аймгийн аялал жуулчлалын компаниуд жуулчдын ая тухтай байдлыг хангах, зочид буудал, ресторан, хоолны үйлчлэгийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн найдвартай байдал, урлаг соёлын сонирхолтой үзүүр үзүүлэхэд бэлтгэх, сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах зэрэг бэлтгэл ажил хийх багахан цаг хугацаа үлдээж байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд 10 том саналыг Дорногов аймгийн зүгээс явуулсан. Хамгийн чухал ажил бол 2017 онд замын үд сумын чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон юм а. Түүнчлэн Дорногов аймгийн малчтын махыг экспортлох, цаашлаад малын махыг эрүүлжүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, Ирээн Дорногов аймгийн найрамдалт харилцааг түшиглэн, Ирээн хотын нэрэмжит гудамжийг бий болгох, мөн сумдын эмч нарыг бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монголын өөртөө засгооронд үн төлбөргүй сургах, чадваржуулах, боловсролын салбарын багш нар оюутан солилцоог нэмэгдүүлж, Хятадын засгийн газрын тэтгэлгээр сургах, соёлын өдрүүдийг зохион байгуулж аймгийн музей, Саранхөө театрын уран бүтээлчдийн тоглолтыг жилдээ 2 удаа зохион байгуулах, спортын өдрлөг зохион байгуулж хамтран сургуулалт хийх, тэмцээн уралдаанд оролцох, бизнес эрхлэгчдийн форумыг Ирээн хотод 4-9-р саруудад зохион байгуулах, 3 өдрийн аялал жуулчлалыг Хамрын хийд, Хам Баян зүрх хайрхан, энергийн төв 108 агуу, Бүрдэн булаг, их нартын байгалийн нөөц газар чиглэлд зохион байгуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Дорногов аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, сайн дуршлагаас суралцах зэрэг асуудлуудыг тусгасан байна.